Энэ бол газрын зурган дээрээс олдохгүй хуулиас гадуурх бүс. Тэрээр энэ бүсийн хамгийн шилдэг хөлсний алуурч болох энэ чан баав. Харин энэ орой тэр миний ам байх болно. За ууцгаая. Хой, хэн чамайг орж иргэсэн юм бэ? Би чамайг 20 сая юан хүрч байгаа гэж сонслоо. Яста хараад идсэн харалгаа юм тийм да. Өөрөө өглөөрээд хүрээд ирэх гэж дээ. Та Зи кино пэйжийн киног үзэж байна. Хэрвээ өөр пэйжээс үзэж байгаа бол хууль бус хуулбарыг үзэж байгаа тул аль биесны газраас нь үзэж биднийг дэмжээрэй. Юундаа ингэж яарч сандарч яваа юм? Күн ха баавах тэнд баларч байна. Юу? Алив явцгаая. Энэ мөн энийг хороо. Бүгдээрээ дайраад. Энийг дуусгаад өг. Аха. Энэ бүс нутагт чи анхны буу бариад над руу чиглүүлж байгаа хүн боллоо. Золиг минь хурдан бууга буулга. Ой. Наадха явуулаа. Миний гайж байсан хүн ирж гिचээ. Зоолиг минь. Сайн биз дээ. Ингэж нэг чамайг олддог юм байж ээ. Аха, намайг авраарай. Ямар нэг асуудал гарсан бол над руу таар. Миний дүүд битгий гар хөр. Залуу, тулдаж зодолдохтооч гаргууд юм да. Гэхдээ буу хурдан байх болов уу? Эсвэл чи хурдан уу? Огон чи миний туслахыг үгүй хийсэн болохоор чамайг дахир дутуу болгох ёстой байсан л да. Гэхдээ хүн ах би чинь авьяас чадварт дуртай хүн. Надтай хамтарч ажил. Дүүгээ чинь эргэтийн шилжүүлэх мэс засалд 400 мянган юан хэрэгтэй гэсэн байхаа. Уг нь ийм царайлаг адлаа нас барчхул харамсалтай. Энд 800 мянга байгаа. Шийдвэрээ гаргаж чад талбайд ирээд надтай уулзаарай. Ухаантай байдаг юм шүү. За юу? Тянаха. Эд дэхэнд орчих шиг боллоо. Шакун байнга алуурчид худалдан авдаг. Босс болох Чанчи чаныг хорож тушаал төвших сонирхолтой байгаа. Шакун, Чаншидийн дарга. Чангшун группд эд эрхтний их усрыг нийлүүлдэг. Энд бол тэр хүмүүс барьцаалж худалдан амиалж хийхгүй муу зүйл гэж байдаггүй. Лан. Агаад байна. Хэдэн хүн байна? Мэдээгүй. Хурдан намайг авраач те. Битгий. Нэг газар олоод нуугдчих бай. Яасан нуугдаж чадсан уу? Лан. Миний хэлхийг сонстоо. Чи аяархан уцаа чаахан төхүүлчихье.
Бара хаан байна. Энд бараагч нь их чухал хүнд нийлүүлэх гээд байгаамаа. Жанзи чан асуугаад байвал яах болж байна? Тэр хөгшнөөс айх болж байна уу? Энэ охин чинь нэрэлэх царайлаг юм гэж. Энэ дүүгээс чинь үлдсэн зүйл. Бид хогийн савнаас дүүгээ чинь цогцыг олсон. Амьд ахуйд нь асар их тамлал явагдсан байна л. Биеийн эд эрхтнүүд нь бүгд үгүй болсон. Чангшин группийн хотыг алгандаа атгадаг гэхэд болно. Чи үнэхээр шийдсэн гэж юу? Хэрвээ энд шудрах яс үйлчилдэггүй бол би өөрөө шудрах яс болно. Альва группийг устгах гэж байгаа бол дотоод хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Шүү каныг ашиглана. Тэр их нэртэйгээ байнга асуудалтай байсаар ирсэн. Энэ л бидний ашиглах боломж. Кунаха. Шинээр ирсэн үү? Чамайг сонголоо. Хаа тэн анх удаа ирж байгаа штэ энэ сонгог. Энийг би сонголоо. Алуу, чамайг сонгоё. Энийг ч бас би авлаа. Гүчи. Та хоёр хоёулаа хүрээд ир. Наашрээ чи согт. Кунаха. Дансны дэвтэр хулгайлсан хүнийг би бариад ирлээ. Кунаха, кунаха миний буруу. Кунаха, кунаха. Аха миний буруу. Дараа дахиж тийхгүй кунаха миний буруу. Алив. Хаа тань. Энийг устгах. Залуу, манай хүн ахын хаалгаар нэвтрэх тийм амар гэж сансан юм уу? Бидэнтэй нэгдмэр байвал гараа заавал цустах ёстой байдгийн да. Хэрвээ чи энийг алахгүй бол би чамайг алах болно. Альвэ ал. Алаач. Алаал. Ал. Гон чи манай бэр биш үү? Ямар салхин чамайг энд үлээгээд аваад ирвэ? Уг нь чи чинь гэртээ ахлагчд уучлээд байж байх ёстой биш билүү? Яагаад манай энд гүгээд ирвэ? Альвэ. Бэрэгч би танд Заалвэ. Энэ сард олсон мөнгө аваад ир. Шакун. Чи намайг тоо мэддэггүй гэж бодоо юу? Бэрэгч, энэ хүүхнүүдийг харчаагүй юм аа. Олигтой зочид ураад аваад ирч чадахгүй маа. Тэгэхээр олох мөнгө маань ч бас баг байх нь гарцаагүй үстэй.
Тийм үү? Надад ягаад танай хүн ахыг л залгисан гэж сонсогддог вэ? Тэгнэ гэж байхгүй. Яасан ч байхгүй. Манай хүн ах юу гэж тийм хийж байдаг юм бэ? Энэ дансны дэвтэр чинь их үстэй. Чамайг саяхан шинэ хүн элсүүлж авсан гэж сонссон. Арай том ахасаа урах гэж байгаа юм биш үү? Бэрэ. Би том ахад хинжээлгүй үнч хүн шүү дээ. Энэ тал дээр бол хэн нэгэн хорлох гэж оролдож байгаа нь тодорхой. Чи юм биш үү? Үгүй би биш ээ хүн аха. Үгүй тэгвэл чи юм уу? Хүн аха, юу гэж би байх юм те? Энэ баха. Миний урд битгий жүжиг тавиад бай. Маргааш энэ 3 жилд эдсэн мөнгө бүгдийг нөхөж өг. Бэрэгчээ сайн яваарай. Күнаха. Бид нэр Жанзен чанд өдөө олон жил барлаг хийж байхад тийм жаахан мөнгө идэхэд яах вэ? Дахиад хэр их дутчих байна. 3 тэрбум. Күнаха эсвэл хэдүүлээ боосоос уучлалт гуйх юм уу? Хэдэг нэ? 3 тэрбум. Уг хэлэхдээ тархиа ажилуулж байгаа ч бидхий дандаа зодуулах зүйл хийж бай. За ойлголоо. Ой. Энэ санал юу? Өнөөрөө надад хэдэн алуурчин олоод тэр хөөхний амийг үрд таглах хэрэгтэй байна. Мэдлээ. Байц. Наад мөнгөө надад өгчих. Би ганцаараа л тэрнийг чинь зогцуулчих нь. Бэрэгчийн өхөл санаандгүй осол байх ёстой. Чи ер нь мэдх юм уу? Нэг муу гал гараал үз. Дотор нь баахан цогцос байх болно. Хинч бэр байгаа эсхийг мэдэхгүй. Санаа зовохгүй аваад ирээ. Дүүх чинь би харж хандж бай. Ой. Бидхий тэгээд авраач гэж уйлаад гуйгаад угаарай. Тэрнийг зогцуулчихад дансны чин дэвтрийг эргүүлээд аваад ирнэ. Хүлээж бай. Чи Шакуны хүн үү? Тийм ээ. Одоо бол би чамтай хамтарч ажилламаар байна. Би яасан гэж чамд итгэх юм?
Өршөөгөр. Энэ чинь хамтарч ажиллах арга байх нэ. Хадагтай. Дотор чимээ сонслоо. Ямар нэг зүйл болоогүй үз. Хурдан хариу хэл. Би зүгээрээ. Та нар явтаа. Мэдлээ. Хөөе. Одоо болсон уу? Золиг гэж энэ нөхөр чинь дээшээ гараад ямар их удаж байна. Лүү аха. Тэр золиг бараг л алуулчихсан байхаа. Заац. Чи явтаа. Би чамайг огт хараагүйгээ бодчихъя. Энэ олон жил Шакунтэй хил талд тэмцэлдэж байхад чинь хэрвээ Жанши чам байгаагүй бол аль эртэл тэнгэрт дэвшчих байлаа. Ингээд би чамд яагаад итгэх ёстой юм? Би Шакуныг хороож өгч чадах болохоор. Тийм. Би энэ насандаа хүн хүнийг өдөн хатгадаг хүнд маш дургүй. Дэлбэрчлээ. Биш үү? Тэр машиныг хардаа. Хүнийг чинь зохицуулаад өглөө. Дансны дэвтрийг чинь шаваад ирсэн. Болох уу? Харж байна уу? Энэ чинь л мэрэгжлийн хүн гэдгийг. Гүнэха, бид нар бүгдээрээ энэ золигт хуурдах гээд байна. Энэ чинь урвагч. Учир зүг нь олдохгүй амтэн. Би өнөөдөр чамайг холын замд чинь үдээд өгье л дөө. Яасан гэж намайг урвагч гэж байгаа юм? Яасан гэж гинэ? Гүнэха, энэ тентхийн камерын бичлэг. Би яг доор нь бэрийг машина унаад явахын хараад зогсож байлаа. Юунда инегээд байгаа юм бэ? Тэнэг болохоор чинь инээж байна. Машин унж явсан хүн хэн гэдгийг ч мэдэхгүй байж. Машин унж явсан хүн бэрэгч биш бол өөр хэн байх гэж вэ? Би байсан юм. Тэр машин чинь яг одоо гадаа зогсож байгаа. Гүнэха, тэр өдөр нэрэ бэрэгчийн машиныг олж харсан шүү. Доор зогсоолд дэндүү харанхуй байсан болохоор тодорхой харж чадаагүй. Яагаад машиныг унж авч ирсэн юм? Хэрвээ бэрэгч манай нутаг дэвсгэрт өгөх юм бол Жанчи чан таныг сэжиглэхгүй гэж юу? Бид нэг эмэгтэй хөлслөөд тэрний дүрд хувиргаж их хэмжээний мөнгө аваад зугтсан болгож харагдуулна. Хэрвээ тэгэх юм бол энэ мөнгийг ч бас бид нэр эргүүлж өгөх шаардлагагүй гэсэн үг. Дажгүй шүү. Сайн суралцаад аваарай. Ахиж дэвших хэрэгтэй штэ. За мэдлээ. Шакун гэр бүлээ чинь хөөс тэмтэрсэн болохоор эдгэр жилүүдэд чи байнга өшөөгөө авах боломж ирж хайж байжээ те. Тийм үү? Энэ чамд ямар хамаатай? Намайг чамайг алчих нь гэж бодохгүй байна уу? Тэр ч бас миний дүүг хөнөөс юм. Тэгэхээр Шакун чи бид хоёрын дайсан гэсэн үг. Нэмэргүй. Шакун бослог гаргах гэж байгаа биш л бол бусд нь ямар ч нэмэргүй. Юунд яарад байгаа юм? Даарц шидэх гэх мэт иймэрхүү асуудалд бол сэтгэл санаагаа тайван байлгаж гараа тогтвортой байлгах хэрэгтэй. Сямбао Шукана Жанзи чам бас шүүтийн одоо бүх жүжигчдэд цуглуулчлаа. Жүжигийн тайзаач бас засчихсан. Тэгэхээр одоо чи тайзан дээр гарах ээлж.
Би чамайг Беригчийн оронд тоглуулна. Машиныг хилээс гаргаад дараа нь зураг дарж явуулаарай. Хүнд ч анзаарагдаж болохгүй шүү. Санаа зовлтгүй. Чи харин Беригчийн машиныг Шакуны нутаг дэвсгэрт дэлбэлж Беригчийн үхлийг хурамчаар үлд. Беригч Шакуны нутагт нас барснаар л тэр нэн даруй босч зогсох болно. Их тайн тун удахгүй эхлэх гэж байна. Бааларсааха. Юунда сандраад байгаа юм бэ? Беригчийн машин дөнгөж хөдлөөд дэлбэрчлээ. Хэн ийм хийсэн юм? Мэдгүй. Бану, лай нарийн бичгэн. Шаку энэ шүүтэнд юу болов? Би яаж мэддэг юм бэ? Шүүтэн танаа нутаг дэвсгэрт явж хахад асуудалд орсон. Тэгэхээр чи боссод тайлбар тавихгүй бол болохгүй. Одоо яах вэ дарга? Ахан дүүс минь энэ олон жил ядарсан баха. Эднийг хувааж аваад яв да. Нэр юу баха? Энэ мөнгийг аваад маргааш бүгдээрээ том ажил бүтээнэ. Аха, та арай ер нь болохгүй. Манай эхнэр дараа 7 хоногт төрөх гэж байгаа. Өөр хэм байна? Ахан дүүсээ боломж ирлээ штэ. Жанзи чаныг үгүй хийцгээе. Тэгвэл энэ бүс нутаг тэр чихтэй биднийх болно. Али. Хаутайн. Жанзи чаны баруун гар болох мастрыг чамд даатглаа шүү. Санаа зовлтгүй. Би дүүгч нь хүнд даатгаад үлдээж гисэн байгаа. Санаа амар надтай ажил. Гүнэха тэр хүүхнийг би сайн хянж байгаа. Санаа зовлтгүй шүү. Одоо чамд л найдах үлдлээ дээ. Ихчээ, бити зодолдоо. Таны хэлснээр л хийлээ шүү дээ. Сам бяугийн буун дууг сонсмогцоо хөдөлж иглээрэ. Босс чамайг дээр хүлээж байгаа. Чи чинь үхчихээгүй юу? Чанзи чан хаана байна? Тэр ирэхгүй. Яасан эрт буудаад эхэлчихвэ. Чиний хүмүүсийг би бүгдийн зүйл дуусгачихсан. Хаутайн. Эднийг хороо. Шакун твцэнтэй түргдчил таарна. Тэр үед өөрийн биеэр дайрах нь гарцаагүй. Тэгэхэр чамд урам тэрсэлсэн гэдгээ хэлж харин чи боосод бүх үннийг өчөндөө. Тэр угаасаа Жанжи чаныг дийлэхгүй. Тийм байхад тэдний хөдөлгөөг хүлээх хэрэггүй. Нүгөө хэрвээ тэгвэл дэндүү хөнгөцсөн хэрэг болно. Би тэрнийг өөрийн гараар зүйл дуусгана. Шакуныг үгүй хий. Тэгвэл Лений албан тушаал чинийх болно. Ингэн гэж сансангүй шүү. Шакун би хөндлөн босоо хэдэн 10 жил гэлдэрсний эцэст өөрийн ахын дүүсийнхээ гарт амиа алддаг байжээ. Сонирхолтой юм аа. Гэхдээ бид химартаараа дүү чинь бидний гарт байгаа шүү дээ. Унаха намайг авраарай. Миний гарыг инээд тайрч хаях нь байна. Чи яг хэй юм бэ? Энэ охиныг чи таньж байна уу?
Чи тэр барааны ах нь байх нэ. Сайн санаж яв. Тэрний нэрийг Хаулан гэдэг байсан юм. Харин намайг Хаутэн гэдэг. Би та нар шиг муусан араатнуудын хөгийн амийг авахаар ирчхэл байна. Болж байна. Яг одоо тамруу чин танилгаж дүүтэй чин уулзуулаад өгье л дөө. Айлвал дээ. Чи босстой уулзмаар байна уу? Хүн урдаг нохоо өхөл тавилантай байдаг юм. Дараа төрөлдөө ухаантайхан л байгаараа да. Энэ бол бидний дараагийн бай. Санны. Эдэрхтний худалдаг хариуцагч. Энэ хүн тун тайван солиотой этгээд байгаа нь. Ойртоход их хэцүү байх гэж айж байна. Та Зи кино пэйжийн киног үзэж байна. Хэрвээ өөр пэйжээс үзэж байгаа бол хууль бус хуулбарыг үзэж байгаа тул албан ёсны газраас нь үзэж биднийг дэмжээрэй. Санаа зовлтгүй. Хөөхтэй чинь бүрэн бүтэн гаргаад ирнэ. Тэр чиний элэгтэй хамт та шин гэрт очих болно. Гэхдээ тэрэнд цорын ганц сул тал бий. Тэрний дүү болох Санкан. Шакун одоо өгсөн. Цаашид энэ газар Санка миний хэлснээр байна. Цаашид энэ газар Санка миний хэлснээр байна. Ойлгов уу? Бол. Юу хэ? Чи одоо хий. Надад хурц зүрхлэн гинэ. Энийг алаад өг. Санкан. Бэрэгчээ. Хамарч нэх үнэрч юм аа. Тэр бол Санагийн ах. Санкан. Би наадаж дуусаад аваачаад өгье. Яаж вэ нэ? Чамайг алаад өгье л дөө. Бэрэгчээ. Хаанасаа ийм царай толоод авчаав вэ? Эрдэм чадал байдаг юм уу да? Босс удахгүй ирнэ. Тэр үед чамайг яаж энийхийг харж алвэ? Тэгвэл та нар тайван хүлээдэ. Надад болоо тэгж хүлээх цав алга. Чи явж болно. Наад хүнээ үлдээ. Босс хэлж байна лээ. Шакуны хариуцж байсан газар цаашид хаутиных болно. Өнөөдрөөс эхлээд энэ хүн минийх болсон. Босс миний нүрэн дээр ирээд ингэж хэлээгүй юмсан. Тийм байхад надад ямар хамаатай? Болцгоо. Бурханы сургаалд алалцаж талцаад бай гэдэггүй юм. Наатха буулга.
Чи юм уу одоо? Ой. Босинд байхад дүрм журмыг мартчихаа юу? Санкан хараад байх нэ. Чаншонд чамааг багтаах цай үлдээх бололтой. Лай нари бичгээ. Цай бэлд. Согдооч ээ. Айл. Энэ аягтай цайг уулчих бол цаашид бид бүгд ахын дүүс болох болно. Гялала. Хав тань нас залуу цус шингэн мөн манай хог новшнуудыг зайлуулахад тусалсан. Тиймээс Шакуны газар нутгийг цаашид түүнд даатгаж хариуцуулж байгаа юм л да. Хөө яахаараа? Шакуны газар нутгийг яаж ийм хүнд хариуцуулж болдгийм бэ? Шакуны өрдөн дураараа авирлж байхад чи хаана өгдөж байсан? Бэрхч. Наадах чинь юу гэсэн үг юм? Одоо хаавч асуудлыг чинь шийдээд өгч байхад сүүлээ годгонуулахгүй бүр хуцаж байгаа хэрэггүй. Би зөвшөөрөхгүй. Аха. Шакуны нутаг дэвсгэрийг шинэ хүнд өгөх гэж байгаа бол ах та яагаад надаас асуудгүй лээ? Группийн бүхэл зүйлсийг бидний ахын дүүс цогцлон бүтээсэн биш үү? Яг үнэн. Даашаа компани 6 саяын алдагдлыг хэн өгөж хохирлгүй болгосон бэлээ? Цаацааг 10 саяыг алдахад хэн учрыг оллоо? Энэ олон жил ах бид хоёр асар их гавья байгуулсан байхаа. Тэгэхээр том ахын байр суурийг бидэнд шилжүүлэх ёстой биш гэж үү? За яахав. Тэргүй би хөгшөрч байна. Тэгэхээр цаашид залуус та нар л энэ бүхнийг аваад яв та. Ах та яаж яриад байгаа юм? Аха. Та юу гэсэн юм? Энэ удаагийн компани сонгуульд би оролцохгүй. Нэрээ тадлаа. Та нарт бүгдэд чинь боломж бий шүү. Онэрэ хаутэн чийч бас оролцож болно шүү. Би хөрөнгө мөнгө муутай. Тэгэхэр хэрэггүй хаа. Болж дээ. Бас ч гэж ухаантай юм гэж. Хаутэн. Чи Шакуныг устгаж өөрийн чадвараа харуулсан. Шакун чадварыг чухалчилдаг. Чи санаа зовох хэрэггүй дээ. Гэлалааха. Гэхдээ би оролцохгүй. Боломжийг бол олгосон шүү. Өөрөө бодоод шийднэ үз. Аха. Жанци чамтанд тушаал дэвших боломж өгч байхад та яагаад татгалцсан юм? Тэр мө хөгшин үнэг. Хүний гараараа могоо бариулж хогоо устгуулах гэж байхгүй юу? Би оролцохгүй бол Санныгийн ахын дүүс тайвшраад ойртоход илүү дөхөн болно. Тиймээс оролцоогүй юм. Хэн нэг нэвтэрсэн байна? Чи яах гэж ирсэн юм? Дараа сарын сонгуульд би чамайг оролцуулмаар байна. Шакун хэдийн нас барчихсан. Тиймээс бидний гэрээч дуусхур болсон. Хаутин. Дэлхийн шилдэг хөлсний цэргийн багийн ахлагч дүү болох Хаулан нь 3 сарын өмнө эдэрхний 8-ны золиос болж нас барсан. Тийм биз? Тоглоомыг чи эхлүүлсэн. Тиймээс миний зөвшөөрөлгүй хэнч зогсож үл болно. Хаа. Энэ үнэн шулам ганцаар харсан байна. Та надад 500 мянгаыг нэмээд өгч. Би нин даруй энийг цааш нь харуулъя. На бууга буулга. Яа нандов. Би чамд уулзсны бэлэг авч ирсэн. Ихчээ ярилцаж болно штэ. Мэдээж бололгүй яах вэ? Нөгөө би яг одоо алга боллоо. Нөгөө та хоёр ярилцтаа. Хэлэлтэй. Чи юу хүссэн юм?
Би чамд тосолж байна. Жанзи Чанг чамайг хутга болгох бодолтой байгаа. Харин чи Харин би чиний жинхэнэ эцэг. юу болоод байгаа юм бэ? Энэ газрыг мэдж байгаа өөр хүн байгаа юм. Санкан чи тэдэнд мэдэгдчихсэн. Чи галзуураа юу? Энэ зүгээр л нэг бяцхан сорилт төдий. Хармаар байна л да. Чамайг хэрэг хурц худаг гэдгийг тэд 5 минутын дараа гэхэд ирнэ. Гурван минут хангалттай. Аха, энд юм байна. Бас аваа золиг юм гэж. Ахын дүүс минь, өнөөдөр би энэний хөл гарын шүрмсийг тасдмаар байна. Энэнийг сайн гэгч нь болгоод өг. За. Сууч. Ямар үтэй? Аав тэн гараад ирчи. Яах гээд байгаа? Энд чинь Тианахын газар. Муу яахан. Өнөөдөр чамайг шатаагаад өгье л дөө. Капитан. Дүрм журмыг үл тоон гинэ. Би чамайг одоохон чи миний хүнд хурч зүрхэлж ил байдаг. Өнөөдөр би чамд заагаад өгье л дөө. Дүрм журм гэж юу байдгийг. Аха, та надад ахиухан хүн өгч болохгүй юу? Би тэрнийг алмаар байна. Чамд хэд хэлэх гэсэн юм бэ? Мэс заслын үеэр битгий саад болж бай. Ойлгохгүй юм байна. Өдөржинд хачин мэс засал хийж уран бүтээлчгэл аяглах юм. Чамд сануулсан баха. Жанзи чам биднийг хоорондоо хагаралтахыг л хүсэж байгаа. Цаашаа даруухан бай. Гэхдээ аха тэр миний талбайг сүйтгэсэн сөөдөгч л байг. Эдэрхтний 8-ны нэрийн жагсаалт миний гарт байгаа цагт эрт орой дарга болж л таараа. Санкан. Хаотэн. Яагаюуда битгий хаа. Би чамд нэг боломж олголоо шүү дээ. Тэрний хоолнд нь хор хийчих. Тэгвэл чамайг өршөө хэлтрүүлэхээс гадна бүр 500 мянгаыг нэмж өгч болох юм шүү дээ. Ямар авдэ? Тианах чамайг яасан ч өршөхгүй дээ. Хараа л идэгч би тэрнийг битгий дурс гэсэн баха. За яах вэ? Сайн байна. Тэгвэл тэрэндээ том бэлэг барья л да. Тэр мө тэнийг амтэн. Таны өгсөн бэлгийг хараад царай нь хүртэл ногоороо байлгүй. Яг үнэн.
Бидэнтэй тэрсэлдвэл ингэж л дуустхий. Санкан. Хаутэн. Чи бүр ирж зүрхлэхтэйгээ надад хүрэх юм бол том ах маань чамайг яасан ч зүгээр орхихгүй дээ. Бас их цархтай ир байх нэ. Өнөөдөр надад хүрдэг юм бол үхэл рүүгээ тонлно гэж мэдэрэй. Хаутэн, чи яаж байгаа юм бэ? Санкан. Энд дор хатан хясаа байгаа. Үлдсний нэ чиний азанд л найдаа да. Мөө навш хараал идмэр надад хурж зүрхлэнэ гэдэг. Ах маань эдэрхтний чинь хоослоод өгөх байхаа. Юунда яаравэ. Дараачих нь тэр байх нь тодорхой үстэй. Хаутэн. Тамаха, Хаутэн Кан ахыг ийм болгосон. Чи мо хэнд чирэггүй амтэн. Чи ягаад оронд нь үхээгүй юм? Хаутэн. Чи Би яасан гэж? тамхины чинь үнэр нэг л биш байна да. Саньяха дотор байгаа юу? Тийм ээ. Одоо орж зураг авахд яасан ч мэдэгдэж болохгүй. Ингүүл Бэрэгч Хаутын хоёр илүү тодорхой болох нь ойлгомжтой. Ингэж яршиг удах хэрэг юу байна? Шууд бүлээд алчих юм шүү. Чи юугаа мэддэг юм бэ? За би ойлголоо. Зан чи цян өөрийн биеэр тэрнийг устгахыг би хүсэж байна. Ямар халуун юм бэ? Миний бие халуун шатч байна. Баларсан занганд орчихж шүтэн болохгүй чи тайван бай. Тайвшралтай. Шүтэн Амартат. Чи тайван байл та. Бид хоёр хоёулаа хордсон юм шиг байна. Зургийг авсан биз дээ. Авчихсан. Одоо Чаншон группийн дараагийн сонгуул явагдах гэж байна. Аахан дүүс минь. Бид үхэл амьдралыг сөрөн энэ группийн төлөө зүйтгэж байдаг. Тэгсэн нэг хүн өдөр бүрлэг хүүхэн дагаж зугаатч байдаг. Санал хэлэх үг байвал хэл. Бэдгийн хүмүүсийн цаг үр. Хаутэн дүүг маань ургамал хүн болгочихсон. Энэ тооцоог эхлээд тооцох хэрэгтэй баха. Тэгвэл дүү чинь миний хүнийг хороосныг яаж тооцсон дээр вэ? Тэрний хөгийн амийг миний дүүгийнхтэй зүүрлэх гэж юу? За яахав? Та нар эний хартаа? Энэ Хаутэн болон хадагтайн буудалд орсон нотлох баримт байгаа юм. Аха. Та өөрөө харал та. Хаутэн яаж чадж байна? Хараач те боссын эмэгтэйтэй хүртэл унтна гинэ. Шүтэн. Чамд хэлэх үг байхгүй юу?
Бүгд миний буруу. Би хийсэн хэрэгийнхээ хариуг өөрөө хүлээнэ. Босоо, эцсийн амьсгал нь үлдсэн байна. Яаж зохицуулах вэ? Санны. Энийг эмнэлэг рүү аваад яв. Сайн гэгч нь эдгээгээд өг. Аха. Энэ сонгуулийг би ядраад байна. Би уг нь чамайг санныг даруулахын тулд тушаал дэвшүүлсэн юмсан. Тэгсэн санныг өчүүхэн зал ашиглаад чи арганд нь орчхож байгаа хэрэггүй. Надад дахиад ганц боломж олгочихо. Би энэ удаад заавал хорох болно. Чи өгсөндөө нээсэн. Босс тэрнийг хорох байсан бол шоргоолзон яцлах мэтэл хялбархан. Санигийн гардаар худалдан авагчийн нэрсийг авмаар байна. Тэр нуучсан байгаа. Тэрний мессаслын өрөөнд байдаг гэж сонссон. Гэхдээ тэрийнх нь явхуур хүн. Өмнө нь бидний явуулсан хинч олж чадахгүйгээр барахгүй бүгд алуулаад дууссан. Тиймээс бид тэрэнд зориулж жүжиг тогломоор байгаа юм. Тэгээд чи нэвтэрч ороод нэрсийн жагсаалтыг хулгайлж эцэстэн. Тянаха. Сан ярих төрлөө. Хурдал. 10 секунд. Хурдлаачтай хурдал. Нэн даруй хаав тэнийг эдэрхний мэс сасалд бэлдэх. Өвчтөн удахгүй очно. Энэ яаж вэ? Бүх биеийн саажсан ч ухаан санаа сэргэг байгаа. Санкан удаан уулзсангүй шүү. Яарах хэрэггүй. Ах чинь удахгүй хүрээд ирнэ. Өнөөдөр би чамд мэдрүүлэх гэсэн юм л да. Дүүгийнхээ амссан тарчлаа нэг. Сан эмчээ. Өвчтөн аваад ирлээ. Мэс засалд бэлдэг. Таны загсны дагуу жаахан ч гэсэн мэдээ алдуулагч хийгээгүй. Хаутэн. Одоо чи бид хоёрын хоёулахнаа илүү ойртож додносох цаг. Би нэрээ саналаа. Тэр үед танаа дүүч бас мэдээ алдуулагч хийлгээгүй штэ. Аха. Яг энэ хүүхэн намайг ямар болгосныг харал та. Би энийг заавал ална да. Ама тата, энэ чинь чухал үйлчлүүлэгчийн зүрх нийлүүлэгч. Муухай болгол яа. Аха, гэхдээ энэ уураа гаргана гэвэл амархан. Мэдээгүй зүйлэлт хийхгүй байхтал хангалттай. Тэгвэл хичнээн хөвдөх болоо. Мөн өмхий бие үнэлэгч сайн гэгчт нь мэдрээд авцаа юу? Юу гэж? Миний мэс заслын орон дээр хэвдсэн болоо хэмбгаач байсан дуулууртайхан хэвдэхээс өөр аргагүй гэдэг юм. Аутэн, чи миний дүүд хүрэх ялсгүй байсан юм та. Одоо би чамайг үхий гэж гуйгаад ч тийм амархан үхүүлэхгүй дээ.
Хаутэн. Чамаг доошоо буухаас өмнө дахин нэг уулзъя л да. Акан! Санни. Энэ бүхэн чиний үүлийн чинь төлөөс. Адагийн амтэн. Хаулан ахын чиний өшөөг авчихлаа. Өшөөг аваад тосч уу? Чамаг энд ирнэ гэж бодоогүй юм байна шүү. Чамаг яагаад тушаал дэвшүүлснийг мэдчихэв нү? Яагаад? Анх. Чаншин групп зүгээр л нэг энгийн эмийн компани байлаа. Жанци чанг. Аавыг минь идэрхний 8 хий гэж ятгсан ч аав минь зөвшөөрөөгүй юм. Тэгээд манай гэр бүлийнхэн бүгдийн тухай. Санаа зовлтгүй. Чамд амлсан бүхнээ би заавал биелүүлэх болно. Жанци чам заавал өгөх болно. Отоохондоо тэрнийг хөдөлгөж болохгүй. Чамайг тушаал дэвшүүлж байж л би эцгийнхээ компанийг буцааж авч чадна. За. Тэрнээс гадна бас нэг хүнээс болгоомжлох хэрэгтэй. Жанчи чаны хүү байгаа. Энэ удаагийн асуудалд Хаутэний гавьяа их байсан тул би Хаутэнийг сонгож байна. Ховийн уулзалт болж байна. Нэвтрэх хориотой. Санны Санкан хоёуланг нь хороочихсон. Өөрсдийнхөө хүмүүсийг хороосон энд тийм ирэх байхгүй. Битгий худлаа ир. Тэн ахыг хэлбэгдүүлэх хэрэггүй. Хэрвээ тодорхой нотлох баримт байхгүй бас хэн шинд дур зоргоор авирлах гэсэн хэрэггүй. Ойлгоо биз? За. Сонгуулаа эхлэе. Оролцох хүсэлтэй хэн байна? Би. Хэн надтай өрсөлдөж зүрхэлэх вэ? Сайн байна. Аргагүй л залуу хүн юм да. Хэрвээ та бүхэнд татгалзах зүйл үгүй аваас энэ удаагийн дараагаар Хаутэнийг сонголоо. Тэр одооноос сонгогдсон гэсэн үг. Жанзи чан. Хэн та нарыг оргисон юм? Эндхийг ямар газар гэдгийг мэдэхгүй юу? Танилж үз. Би бол энэ хотын 1-р зэргийн цагдаагийн комиссар Жан Тоншон байна. Саад болох гэсэн хэн бүхэн надтай хамт явж болно шүү. Тоншон, уучлаарай. Албан ажлаа гүйцэтгэж явхад минь Жан комиссараа гэж намайг дуудана. Жаншон групп олон удаагийн хүн амныг хэрэгтэй. Дарга, надтай хамт яваад тахгүй юу? Би Чаншон группийн шинээр томилогдсон дарга болох Чин Хаутэн
байна. Би байцаалтанд ороход бэлэн. Хавчин. Ингэж хамтран ажиллана гэж би сансангүй шүү. Жантэн шон, Шанзи чаны цорын ганц хүү. Өшөө хорслоо харигсаар авдаг аргаараа төд удалгүй цагдаагийн даргын албан тушаалд дэвшсэн. Тэгэхэр би итгэж байна. Чи сайн хүнийг яасан ч буруутгахгүй байж таараа. Сайн байна. Ухаантай хүнтэй ярилцах яа харахгүй хялбар юм аа. Би чамтай уулзаж нэг зүйлд туслуулах гэсэн юм л да. Миний туршуул болж Жанчон групп болон Шанзи чаныг буруутай гэх нотлох баримтыг цуглуулж өг. Гэхдээ тэр хүн чинь чиний эцэг шүү дээ. Тэр чинь гэмт хэрэгтэн. Болж байна. Би туслая. Ингэхэд тэр үед чамтай зэрэгцэж зогсоогүй байсан бол чи яах байсан бэ? Надад туслахаас татгалцсан хэн бүхэн өөхөх учиртай байдгийм. Энэ хүн ч сонирхолтой юм аа. Миний дарга болсныхоо дараа хийх анхны ажил өөрийн компани барьж өгөх байх юм чинээс санссангүй шүү. Аха, манай хүмүүс аж үйлдвэрийн хүрээлэнд гацчихсан байна. Томаха, манай бохор мөнгөч бас хураагчжээ. Ойлголоо. Би зохицуулна. Группийн элдв асуудлуудыг зохицуулчихв. Тэгсэн гол ажилдаа орох боллоо. Өнөөр Жанзи чаныг хөдөлгөх болно. Энэ жүжигээ одоо зогсоох цаг нь боллоо. Гав тэнийг бүх хэл бузар болохыг цэвэрлэж дууссаны дараа бид албан ёсоор цагаадах болно. Тэгвэл чиний тушаал дэвших замдч саад гарч ирэхгүй. Баярлалаа. Би чиний эцэг. Тэгэхээр угаасаа хийх ёстой биш гэж юу? Чамайг 10 жил Англи явуулсан нь онсон байж. Үүнээс хойш манай Жан овогтойхон бизнест ч төрд ч нийгэмд ч дахиад гэрэл үзэхгүй. Шөнийн дэн лүү байхаа болох нь байна шүү дээ. Хаа тэнийг яаж зохицуулъя гэж бодож байна. Хотагны ухамсартай байх ёстой. Эзэнтэйгээ тэрсэлдвэс хугалгал хэрэгтэй. Намайг хороо ирнэ гэсэн байхаа бүгд бэлэн бидтэй. Сайхан хэллээ шүү. Сайхан хэллээ. Гавтэн чирээ юу? Тэншон чи гарал да. Сайн суралцаад ав. Эр хүн шиг байна гэж юу болохыг бүр жүжиглэхэж байж хаж. Би угаасаа үн шударга байсаар ирсэн. Энэ тэнд хүн нуугдсан байх вэ гэж айхгүй байна уу? Айхгүй байна. Та хоёр чинь сайн ч муу ч эцэг хүү хоёр шүү дээ. Юу гэж тэхвүлээ? Гэхдээ хамаагүй. Өнөөдөр хичнээн олон хүн ирсэн байлаач чи өөхөхтэй л өөх болно. Хүн дэлж байна шүү. Зоригтой юм. Барайд ав. Тэншон. Та бол жинхэнэ бохир толб. Ойлгов.
аав намайг жаахан байхаас хоол хүнсийг хайж болохгүй гэж сургаж ирсэн. Энэ чиний эцэг шүү дээ. Чи алжгаж байгаа мó? Хүн угаасаа л үхтий штэ. Энэ үхээд эндх цэвэрхэн болж байгаа нь сайхан хэрэг биш юм уу? Хавтан. Дэлхийн шилдэг хөлсний цэргийн салаа болох Ли Хөвгийн ахлагч. Дүүчин Чаншун группийн эрхтний 8-аас болж нас барсан. Би өшөөгч нь аваад өгчлөө. Гэхдээ талархах хэрэггүй. Чи намайг судлаа юу? Яг яах бодолтой юм? Чамаар туслуулмаар байна. Энэ хогийн газрын цорын ганц нөөц нь хараал идсэн ядуучууд. Би жинхэнэ утга учиртай үйл хиймээр байна. Эд эрхтнийг хууль ёсны болгох. Энд бол ядуучууд гэдэг нөөцөө дэмий үрж байгаа хэрэг. Ягаад тэдний эд эрхтнүүдийг жинхэнэ шаардлагатай хүмүүст нь өгч болохгүй гэж тэдэл жинхэнэ зохион бүтээгчид энэ л жинхэнэ шударга ёс. Би хууль ёсны эд эрхтний 8 хийдэг болмоор байна. Харин чи энэ байгууллагыг хариуцаж ажиллана. За юу? Тэгвэл мөнгөтэй хүмүүс илүү сайн тохирох эд эрхтний авч эд баялагч өсөн нэмэгдэж гэмт хэрэгч байхгүй болох босуу. Чи чин галзуурч хаа юу? Чи эцгийн минь худаг байсан. Тун сайн гүйцэтгсэн. Би их сэтгэл хангалуун байгаа. Одоо харин чамайг өөрийнхөө хутгийг болгомоор байна. Хамтдаа энэ хог новшнуудыг цэгцлэе. Хоёулаа гар нийлж энэ шударга ёсыг цогцлоо бүтээцгээе. Тэхгүй байсан чинь дээр шүү гэж сануулъя. Баярлалаа Тинаха. Тинаха, ийм жаах юм уу? Чи дахиад хэдийг авах гэсэн юм бэ? За. Та бид хоёрын харилцаа даанч дотн юм да. Одоо салах гэж байгаа юм чинь нэг тэврээ. За одоо яваа. Нэрэ тэр шүүгэнд чиний 2 хувцас байна лээ. Явахтаа авч явахаа мартуу заа. За. Нэрэ нэг тэвэрчгүй мүү? За хурд яваа. За. Тинаха, хайртай шүү. Хайртай. Явлаа ёо. Чи угаасаа л энд байх хүн биш л дээ. Надтай хамт яваач. Хамт яваач гэж юу? Наад чи хүн хаашаа явах вэ? Янзи чан одоо үгүй болсон шүү дээ. Чи энэ шалбагтаа байсаар байх юм гэж юу? Юу бодоод байгаа юм? Чи бид хоёр угаас нэг замаар явах хүмүүс биш. Энэ бүс нутгийн ерөнхий хянагч болсон баяр хүргэе. Танд хэлмээр байгаа үг байна уу? Хүмүүс бүгд л энэ бүс нутгийг гэмт хэргийн үр уурхаа гэдгээ. Харин одоо би албан ёсоор мэдэгдмээр байна. Энэ мөчөөс эхлэн эндхийн тэнгэр цэлмэж байна. Худалч амтан. Энэ бол худалч амтан. Та нар хинт битгий идэг. Энэ чинь худалч амтан. Бүгд худлаа. Настан, юу тохиолдсон юм бэ? Та надад хэл л дээ. Ах минь алга болчихсон. Тэгсэн би танад хариуцсан хэсэгт очиод хэрэг мэдүүлэх гэтэл намайг хөөгд гаргачихлаа. Бидэн шиг ядуусыг анхаардаг хүн алга. Бидэн шиг ядуусыг анхаардаг хүн алга байна шүү дээ. Энэ одоо юу хүн бэ?
Настан. Настан. Би энэ албан тушаалд байгаа цагт заавал шалгаж тодруулаад танд тайлбар өгөх болно. Наалив. Хотын ард иргэдтэй тангаргалж байна. Би харанхуй хорон хүчтэй зэрэгцэн оршин гэж байхгүй. Энэ бол Жантэн шүү миний үүрэг. Одоо тэгээд яадаг хэрэг вэ? Дарагч ирсэнгүй. Бид хэний тушаалыг дагах уу? Яаж ингэдэг вэ наа? Уучлаарай. 3 минут. Бэрэгчээ, та яасан бэ? Яагач вэ? Мартснаас цаашаа Чэншэн групп бүхий л эдэрхтний 8-ны ажлыг орхиж байгаа. Та нараа үлдэхийг сонгож болно. Эсвэл явсан ч болно. Та итгэлтэй байна уу? Юу вэ? Одоо яах юм бэ? Эдэрхтний 8 хийхгүй яах юм бэ? Чи энд юу хийж байгаа юм? Энэс чинь нууцаар хулгайлчихсан юм. Одоо би нэг юм авчихад ирнэ. Тэрнийг авчих бол хоёулаа шууд явъя. За. Хүлээж угаарай. За. Хаулан ах нь өшөөгөө авчихлаа. Одоо харьцгаая та. Та Зи кино пэйжийн киног үзэж байна. Хэрвээ өөр пэйжээс үзэж байгаа бол хууль бус хуулбарыг үзэж байгаа тул албан ёсны газраас нь үзэж эдийг дэмжээрэй. Шан хяналтын байцаагч таныг очиотгооч гэж байна. Шүтэн би удахгүй очлоо. Хүлээж угаарай. Хаавчин намайг зүгээрээ хурдан зогт. Хаутэн. Би чамайг явуугээ юу? Жантэн шүү. Чи шүү тэнийг яасан? Чи нэг чадвартай биш үлээ. Ер нь нэг тоглоом тоглоё л доо. Чи эхлээд хүний аварч чадах нь уу эсвэл би эхлээд хороочих нь уу? Хоёулаа харъя. Тэх үү? Жантэн шүү. Чи яг одоо шүү тэнийг тавьж явуулсан чинь дээр шүү. Үгүй бол чамайг үгснээс өөрцгөө болгоно гэж мэдэрэ. Альва. Хаа тэнтэй зогтох гэж байсан биз дээ. Нэг хөлийг чинь хуглаад өгье л дөө. За юу тэгээд яаж зогтох чинь харъя. Жантэн чи сайн үзэхгүй дээ. Баярлалаа. Хурдан зургийг аваарай. Хаа тэнд цаг баг байгааг нь сануулъя.
Янана. Чи наха байшлийн тогтоолоо тань руу явууллаа. За тэгээ. Тэг. Шүтин. Хүлээж угаарай. Ямар вдэ? Хоёулаа энийг туршаад үзэх үү дээ. Эцэг хэвгүй хийгээд аянгад нэр хөлнө гэж хайхгүй байна уу? Хаад ихэ гэж хүлийн зөвшөөрсөн нь хангалттай нүүр өгсөн хэрэг юм шүү. Шүн урт байна. Хоёулаа тайван сайхан зугаацъя. Ингээд энэ зүйлээр зүрхээ чинь сугалж гаргаж ирвэлээ яаж мэдрэгдэх бол доо? Ямар байх юм бол доо? Шүтээ. Хаутин. Шүтээ. Хаутин. Чи хурдан ирлээ шүү. Санаа зовлтгүй би чамд амьсгалтай л үлдээсэн байгаа үстэй. Хараад эдэмрүүд чинь хурдан дайраач. Дайр. Хурдан энийг зүйл дуусгахгүй үгснээ гөлрөө дугаан бэ. Түр төвчээрээ. Түргэн тусламж дуутчихсан байгаа. Удахгүй ирнэ. Хараад байх нэ. Би угаасаа эндээс холдож чадахгүй бололтой. Юу ч битгий яриа. Би хүчээ гамнах хэрэгтэй. Би чамд амласан шүү дээ. Би чамайг аваад явна гэж амласан. Тэрэндээ хурцл таараа. Шүтин. 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 Харин би чиний жинхэнэ эцэг. Намайг хүлээж угаарай. Хаутин. Би чадахгүй бололтой. Юу гэж дээ? Чадчил таарна. Би чадна гэсэн бол чи чадчил таараа. Тун удахгүй имлэгээс гарна. За юу? Эндээс яваа. Чи тэрнийг дийлэхгүй. Шүтин. Шүтин. Чинаха. Жантин шоуны байшлыг оллоо. Та хурд ирээрэй. Шүтин. Энэ удаад би чамд амлалт өгч чадахгүй нэ. Жантин шоу заавал өөхөх учиртай. Тэр чиний цэргийн салааны ахлагч. Чамтай өхөл амьдралыг туулж ирсэн. Яагаад тэрнээс урвж байгаа юм?
Миний амьдралд ганц л зорилго байдаг. Мөнгө. Одоо арга барилаа өөрчлөх цаг болчихсон л та. Энэ бол хаужины бүхэл мэдээллүүд. Захирлаа. Баярлалаа захирлаа. Ахан дүүстэй мэдэгд. Миний эцгийг хороосон алуурчинг олжглоо гэж хэлээрэй. Захирлаа. Би хаужины аюулгүй оромж хаана байдгийг мэднэ. Сайн байна. Надад тэрнийг хороож өгч эцгийн минь өшөөг авахаас би чамд 1 саяыг дийлнэр өгөмж. Асуудалгүй. Лай нарийн бичгээ. Энийг сайн ажиглаж бай. Сайн уу Тинаха? Удаан уулзсангүй шүү. Юу гэж? Таны амнаас 1 саяар үнэлэгдэж байна шүү дээ. Дарга сайхан мэдээтэй. Хаа тэнэ өгч гисэн. Өгсөн бол шавартаа хольж далаа руу шийдэх. Сүүлээ сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Одоо ч мэдээллийн 90-100 шүү дээ. Ойлголоо. Явцгаая. Сэтгүүлчид дэндүү удаан хүлээж гэлээ. Баярлалаа. Та бүхэнд дуулгах сайхан мэдээтэй. Оргол хэрэгтэн Чинхао тэнийг бид буудаж устгах чадлаа. Энд шудраг ёс эцэст нь ийхүү цогцоллоо. Тангарлаж байна. Үүнээс хойш энэ хотод муу бүхнийг үл твчиж албан ёсны үйлдвэрлэлийг өргөтгөн шудраг ёс гэж юу болохыг энд буцаан авчрах болно. Сайн байна. Сайн байна. Болжээ. Жандарга. Жандарга. Үүнээс хойш энэ бүс нутгийг танд даатгалаа шүү. Алуурчин, харгас алуурчин. Энэ миний хүүгийн бөөрийг авсан. Бөөрийг авчихсан. Энэ хүүхэн эрүүлчийн тулд манай хүүхдийн цуснаас авсан. Тийм ээ. Бүгдээрээ Цөм алуурчид. бэтгэ тэмэрцгээ хээднийг оруулсан. Алив бүгдийг хөөж гарга. Надад нотлох баримт байгаа. Нэг хүн нэрсийн жагсаалтыг интернетээр байршуулчихсан байлаа. Юу болоод байна? Нэрсийн жагсаалтанд засгийн газрын гишүүн алдартай одод сурвалжит тайлбарч байна. Юу вэ? Шанчон групп гинүү? Бидэнд тайлбар хэрэгтэй байна. Мэдээллийн их сурвалж дээр Чиншин групп гэсэн байна. Тайлбар өгөлдөө. Тайлбар хэлээрэй. Хэлэх юм байна уу? Хүн алж хүрээ талсан байж тээ. Бидэнд тайлбар өгнө үү? Юу болоод байгаа юм бэ? Тайлбар хэлэлтэй яг үнэн юм уу худлаа юм уу? Энэ хүн ч үнэн юм уу?
Тайлбар хэлэхгүй мүү? Энэ таны муу мухайг шуурдан гаргах шин төлөвлөгөө юу? Эхлээд сумпай гişүнийг хамгаалж гарга. Хурд. Бити яваа. Яагаад явж байгаа юм бэ? Алуурчин. Та нар тайлбарлаач. Хурдан тайлбарлаадах. Тэр нэрсийн жагсаалт чинь яг ямар учиртай юм бэ? Жантин шүү. Чи задруулж хаяа. Чи манай дөрвөн гэр бүлийн дунд дайн өдөөх гээ юу? Гэж бай. Чи манай дөрвөн том гэр бүлийн тэжээдэг нэг муу нохоо шүү. Иймхэн асуудлыг зогцуулаад аль эстэгвэс. Энийг авч гараад нохоонд хайж өг. Цаашин мэдээ дөрвөн том гэр бүл Чаншан групптэй дайн заржээ. Тус газар нутагт ойрын хугацаанд зарчихгүй байхыг анхааруулж байна. Жан дарга шудраг ёсыг сахиулахаа амлаад байгаа билээ. Дарга сайн хараад ава. Энэ нэрсийн жагсаалтыг задруулсан байна. Гайхаад байна л да. Энэ бүгдийг хийх нь чамд яг ямар ашигтай юм бэ? Юу гэж? Трафик стартчлагын зарлыг асуул би гартаа 5 саятай үлдсэн штэ. Энэ дунд чамайг энд авч ирэх бас багтсан. Жантин шон. Уулзалгүй удсан бай шүү. Гайхсан юм аа. Хөшигний хард дөрвөн гэр бүлүүдтэй хагаралдуулж дотроо зөрчилдөөн үсгэсэн хүн нь чи байсан байх нэ тэ. Тийм ээ. Гэмт хэрэгтнүүдийг устгах хамгийн сайн арга нь өөр хооронд нь алалцуулах байдаг юм шүү дээ. Чи энэнтэй хувилдаж өгсөн болгон намайг хуурчээ. Зөвхөн энэний төлөө юу? Жантин шон. Чи хууль бусаар эдэрхт нь амиалтсан хамгийн том гэмт хэрэгтэн харин өнөөдөр бол чиний үхэх өдөр чинь. Чи намайг энд тийм амархан итгэнэ гэж бодсон юм уу? Үгсэн гэж сонсогдсноос хойш би эргэлзэж байлаа. Ийм хүчтэй дайсан маань тийм амархан өгчгэн гэж байх уу? Хуулган шиг нуугдсан хിവэрэ байсан бол олж чадахгүй л байсан байхаа да. Тийм ээ? Ашгүй чи бас аваа тэнийг юм аа. Дөрвөн мөчийн тасалж хай. Би 50 зугаацмаар байна. Лай нарийн бичгээ. Энд чинь юу болж байгаа юм бэ? Ийм зүйл хийчихэд эцгийн минь бодохгүй байна уу? Жанзи шон, чи эцэг болох Жанзи чинийга өөрийн гараар хороосон биз дээ. Эд нэр чамд хэдийг өгсөн юм бэ? Би 2 дахин нугалж өгье. Чамаас гарахгүй болвол гэж найдаж байна та. Юу гэж? Таны аим 1 саяар үнэлэгдэж штэ. Янан, над бууга буулга. Янан, чи чинь үхлээрээ юу аа? Лай нарийн бичгээ. Том 8 хиймэр байна уу? Тийм үү. Тэр нь юу юм? Янзи шонийг устгах. Тэгвэл цаашид групп тэр чихтэй танах болно шүү. Болж байна уу? Би Жан дарахтай дайсагнахгүй. Та надад ганц л туслахад хангалттай. Би Зичаныг 20 жил дагсан. 20 жил шүү дээ. Жан группийн би өөрийн гараар бүтээн босголцсон хүн. Би туслах нь болж харин тэр дарга болсон юм. Тийм ээ, тэр дарга болсон. Тэр үед чи хөөхнөөсөө ч гараагүй байсан байх шүү. Одоо би яагаад энэ албан тушаалд заларч болохгүй гэж? Яагаад?
Би одоо энэ бус нутгийн хариуцагч нь болсон. Хэрвээ намайг хороочихвол ард иргэд чамайг зүгээр орхино гэж бодож байна уу? Чи надад энийг алаад өгчих. Хоёулаа хамтран ажиллая. Эд эрхтний 8 хууль ёсных болсон тариуд чи бид хоёр ашигаа тэнцүү хувааж авах болно. Дахиад л мөрөөдсөн хിവэрэ байх шүү. Эндхийн ард иргэд чамайг уучлахгүй. Шууд дамжуулалт. Авсан бүх мөнгөнийхөө ихэнхийг энд л өрөө дуусглаа да. Харал та. Хүний тооч их байна. Жантин шүү. Өнөөдөр чи яасан ч болторч чадахгүй. Юу гэж? Энд амьдрдагаас хойш би ганц л зүйлийг ухаарсан юм. Боо хэний гарт байх нь л хамгийн чухлаа гэж ухаарсан да би. Шинээр томилогдсон хариуцагч хөшигний ардах халуурчин байжээ. Үнэхээр аимшигтай юм а. Энийг тушаал дэвшүүлээг нь болсон. Эстигээс бид бүгд дуусахгүй юу? Охин минь энд хорлогдож өгсөн. Тинаха. Хоттой яриа тэрнийг хараан зөвхөж байна. Тийм болохоор өнөөдөр явханд гарцаагүй. Хэрвээ явчихвал дараа дахиж олдохгүй байх. Гэхдээ би бидэнд байршил лологтой хөрөмж суулгачихсан байгаа. Нин дээр хоёгийг тань руу явуулъя. Байна уу Тинаха? Сонсож байна уу? Тинаха. Жалооч, намайг онгоцны буудлын руу хүргээд өгөхгүй үз. Суучгаа. За баярлалаа, их баярлалаа. Чи өшөөгөө чавлаа. Миний нэр төрч үгүй боллоо. Одоо хангалттай биш гэж юу? Чи юу н яагаад намайг зүгээр орхихгүй байгаа юм бэ, аа? Чи өгөхгүй бол энэ газарт хязээч гэрэл тусахгүй. Би энд төрж энд өссөн юм. Миний хийсэн бүхэн энд шударга ясыг л цогцлох зорилготой. Энэ газрын төлөө би чамаас чи хэн хийсэн хүн? Чиний яриад байгаа шударга яс чинь ядуу хүний зүрхийг баян хүнд зарах үстэй. Тэднэрт амьд явах эрх байхгүй юм гэж юу? Энэ газарт бүтээж төөрөх чадвартай хүн л амьд үлдэх эрхтэй. Тэдний жинхэнэ үнс нь болвоос шаардлагатай хүмүүст нь амьдралаа үргэлжлүүлэхэд нь туслах явдал юм шүү дээ. Дүүгийн чин зүрх хаана угааг мэдхүү. Энд байгаа. Тэр надтай хамт амьдарч байгаа. Би чамд огт хэлж амжаагүй юм л да. Энийг ямар их нандгэндэг гэдгээ. Тэгэхэр чи байж? Чамд дүүгмэн дурсах хэрэг байхгүй. Энийг хаавал энэ төлөө. Энийг чиний гарт үргэлжсэн хүн бүрийн төлөө. Чи өөрийгөө ялсан гэж бодоо юу аа? Чи юу гэдэг байгаа юм? Бэ дэлхийн шилдэг алуурчин симфоник хөлсөлч гсэн. Хэрвээ би өгчихвэл тэд 24 цагийн дотор чамайг олох болно. Намайг хороосон чи зуухтаж чадахгүй шүү дээ. Ойлгож байна уу?
Чин аха, Чиншин групп сөрч байна. 4 гэр бүл таныг хорох тушаал өгсөн байна. Та 24 цаг төвчж байгаарай. Би тун удахгүй таныг очиж аварна. Үдшийн үлсийг хараач те.